За орой мэндий манайхан сайхан амарцгааж байна уу. Хөдөө яваад орж ирж байна. Тэгээ одоо зүгээр үж хахаар төгжрөл дотор лайв хийж тийм үү гэдэг. Хэлмэн цагтнаас салдгүй. Бус дуугаа аваад иж болохгүй. Бодилсан ард түмнийг бол сайхан толгойг нэргүүлж байна. Айгу хэцүү шүү дээ. Би бол хэлсэн биднэрт бол одоо өөр сонголт бол байхгүй. Батаа ч юм уу, дондгоо ч юм уу, цэцгээ гэдэг нэг хөндлөнгөөс шал өөр хүн оруулж ирэх ямар ч боломж байхгүй. Сонгуулиар Монгол Ардын нам олонх болоод засаг барьж байгаа. Тэгэхээр зандан шат руу амар уйсгална уу гэтэл сонголт. Өөр биднэрт сонголт бол байхгүй. Амар уйсгалангийн талд орлоо гэд зандан шатрын талд орлоо гэд одоо тэр хүний хүн болчихж байгаа асуудал биш. Энийг аягүй гоё тийм ялгаж салгадаг баймаар байна. Өнөөдөр амар уйсгалан гэдэг хүн хэний нөхөр вэ? Юу хийсэн бэ гэдгийг бүгдээрээ мэдчих хэрэгтэй байхгүй. Нүүрсний хулгайч нь үнэн. Хятадын талыг баримтлагч. Хятадуудад маш үнэнч. Тийм үү? Одоо Монгол улсын төрийн бодлогыг хятадууд руу 14 мега төсөл нэрээр авчиж өгсөн хүмүүсийн нэг бол ялж байхгүй амар уйсгалан шүү дээ. Тэгэхээр амар уйсгаланд итгэхгүй байх маш олон одоо фактууд байна. Маш олон шалтгаан байна. Тийм үү? Өнөөдөр зандан шатар ерөнхийдөө байгаасаа гэдгийг бол Монгол хүмүүр хүсэж байгаа гэж би бодож байгаа. Бүх юм нь хууль бас. Хуулийн дагуу хийгдэж байгаа энэ юу ч алга. Баг хурал үнэхээр хууль бас болсон. Зүгээр хамгийн энгийн жишээ. Өнөөдөр оюун эрдэнэ өргөдлөө өгдөг. Тийм үү? Тамгаа авч зугтаагаад байдаг. Ардын намын дарга өгдөг. Хэрвээ амар уйсгалан Монгол Ардын намын дарга болвол өргөдлөө өгнө. Зандан шатар болвол өгөхгүй. Энэ тэрний хувийн компани байна. 104 жилийн түүхтэй Монгол улсын хамгийн ууган нам, хамгийн том нам. Энэний тамгыг авчаад өргөдлөө өгөхгүй гүгээд байдаг оюун эрдэнэ одоо хэн бэ? Хэрвээ амар уйсгалан унсан бол маш олон том хулгай, лойр, урвалтууд ил болох байсан. Би бол ямар ч эргэлзээгүйгээр энэ бол үндэсний урагч гэж бол би хэлнэ. Угаасаа би итгэдэг юм. Хийсэн бүх юм нь хятадын талд улаан цагаан хэлжсэн шүү дээ. Монголчууд хятадгүйгээр хаашаач алхаж чадахгүй. Юу гэсэн ч үгүй одоо хэдэн 100 мянган жилээрээ бид нар хятадгүйгээр амьдраад ирсэн шүү дээ. Бид нар хятадуудад шулуулж исэн, халуулж исэн үхээс биш. Хятадыг дагаад монголчууд сайхан явсан түүх байхгүй. Хятадтай байлтыг дайтыг гэдэг юм биш. Зүгээр далдганаад хятад руу гүмээргүй байна. Хамаг юм барьж хятад руу гүмээргүй байна. Хоёрдугаар. Өнөөдөр Монгол улсын ерөнхий сайд зандан шатрын мэдээллийг сонслоо. Энэ хоёрыг хууль зүйн дотоод хэргийн сайдаар тавина гэдэг бол хамгийн зөв юм. Хамгийн зоригтой, хамгийн зөв алхмыг хийж байна. Энэ хоёр бол ална. Ёстой хулгайчуудыг ална шүү. Муусаа хулгайчуудыг бол тэгээ одоо энэ нөгөө нүүрсний хулгайчууд шархирч эхэлж байна, хайж эхэлж байна. Яг үнэн эргээд хулгайчууд баригдаг дээрээ тулахаар одоо улс төрийн одоо шантаж гэж үзэж байгаа байхгүй. Хамаагүй юу гэж нэрлэх нь хамаагүй. За улс төрийн өшөө авалт гэж байна. Болж байна. Гэрийн ард иргэдээсээ өшөө аваад идэг төрийг яагаад улс төрийн өшөө авалт байж болдгүй? Ганцхан Монголд ч биш. Энэ улс төрийн өшөө авалт гэдэг чинь дэлхийд бүх улсад байдаг, бүх парламентд байдаг юм. Улс төрийн өшөө авалт хэнд хэрэгтэй юм? Ард түмэнд хэрэгтэй. Улс төрийн өшөө авалт хэнд ашигтай юм? Ард түмэнд ашигтай. Улс төрийн өшөө авалтын цаана хулгайчууд олигархууд нэг жиж нэг бүртэлж гаргаж ирдэ штэ. Тэгэхээр одоо монголчууд би бодож байна. Хэрвээ зандан шатрыг амар уйсгалангаар солих юм бол би талбай дээр очино. За гарыг. Нөгөө томроод исэн эрхчлөөнийхөө төлөө, тусгаар тогтнолынхоо төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө, эх орныхоо ирээдүйн төлөө санаад зовоод
том юм яриад байдаг гаруудаа хүрээд ирээ. Одоо хэдүүлээ хин бэ гэж үзчихье. Непалд яад. Тэрний ямар амь насан занал хийлж байгаа биш. Бууд нь ална гэж байгаа биш. Шалтлаа, шавхуурдыг хэлээд ойлгохгүй яс маханд нь шингэтэл ойлгуулна гэд нэг эмээ өвөнөр нь биднийг нэг суран төлөөгөр галын төмрөөр хайчаар нэг нам нүддэг байсан да. Хэдүүлээ бүр өстө 3 гүтэл нь суран бүсээр бүгдээрээ илдээдгүй л да. Юунээс нь айдгийг. Эх орноор минь тоглоод байгаа. Ирээдүйгээр нь тоглоод байгаа. Үр хүүхдүүдийн минь амь нас эрүүл мэндээр гараа угааж байгаа хулгайчуудаас юунээс нь айгаад байгаа. Хэрвээ амар баясгалангаар солигддог юм бол би талбай дээр очино. Тэр хөөр хиймэн. Мангардууч гэсэн. Зандан шитрэн Монгол хүн юм да. Аав нь бүгд найрамдах Монгол ард улсын хөдөлмөрийн баатар Гомбожуу гэж нэгдлийн дарга байсан, сумын төвийн дарга байсан. Төрийн хар хүн. Би удаадараа хэлж байгаа шүү. Хүн морь нохой гуравт удам заавал байдаг гэж. Амар баясгалангийн удам юу юм? Зандан шатрын удам нь юу юм? Одоо зандан шатар харин ёстой сийг гараад зүүдлж эхэлж байна. Уур нь хурж эхэлж байна. Уур нь бити гараасаа. Дандаа ууртай байгаасаа. Бас яг Монгол хүний өмөрдөө шүү гэдгийг харуулмаар байна. Ирээн сустангуудаас. Оюун эрдэнэ юу хийсэн? Яаж хийгүүлсэн? Гайхамшигтай худалч юм шүү дээ. Алхам тутамдаа худлаа ярьсаар байгаа л баригдал сүулдэ очих газаргүй, зогсох газаргүй нотлох юмгэл болсон шүү дээ. Орлогоо нотолж чадахгүй. Одоо энэ бүх хулгай луйвраа нуухын тулд улс төрийн хамгаалалт хийхин тулд их хурлын дарга байсан найзыгаа ерөнхий сайд болгож өөрийгөө хамгаалах гэж байгаа байхгүй юу? Ганц зүрхний анд нь амар баясгалан шүү дээ. Би хэлсээ хүүхдүүд чинь хор тавдартай байна. Хүүхдүүд чинь цусны өвчнөд баригдчихэв. Юун ган датлахт гүүр хичнээн тэрбум доллар юу яриад байгаа юм бэ? Цэцэрлэг яашлгүй байна. Имлэгт хүүхдүүд газраар хэвтчихэв. Ямар ч имлэг рүү орсон газраар дүүрэн имчлүүлэгч нар ганц имлэг барийг ихгүй юу хиймэл дагуулвэ. Юу хуцаад байгаа юм бэ? Өнөөдөр нэг сургууль нэмээд барьчих нэг ангиж 50-60 хүүхэд жигч чинь. Тэгэхээр ганц сургууль бариагүй гэж юу богдуулыг нүхлэх вэ? Энэ ерөөсөө энэ хөгжил буураа улсуудад мөнгө иддэг цорын ганц арга гадны хөрөнгө оруулалттай төслүүд гэдэг байхгүй. Энэ төслүүдээс л эдгээр мөнгө бичдэг байхгүй. Улаанбаатар хотыг 14% яг Бээжин хотын зарчим руу орчихно. Энэ 14 хотыг Улаанбаатар хотыг 14 болоод хуваагангууд божигнсан шинжилт хөдөлгөөн болно. Бүх хүн хаягийн өөрчлөлт орно. Энүүгээр хятадын суурин тагнуулууд Монголд хууль бусаар оргонсон хятадууд бүгд хаягдчих аавна. Ерөөсөө цаад бодлогонд энэ шүү дээ. Хэдүүлээ ингээд номхон тэмээ ноолоход амар гэдэг шиг ингээд эдгээр дээрлхүүлээл ингээд байгаад ах юм. Энд нэг цэг тавих. Тийм үү? Энийг нэг эцэслэх. Ард түмэн ямар хүчтэйг мэдрүүлэх цаг нь болоогүй мүү? Ингээд гэр гэртээ халбаг бандангаа идчихэл ингээд бод ингээ хувьсгалчт ингээд байж ах юм уу? Утасныхаа араас пид хийгээл юунээс нь хайгаад байгаа. Нэг л амьдрын шүү дээ. Эдгээр буудлын төв үзье, буудах юм. Хэрвээ одоо Монголын төрөөр ингээ хятадын тавиулууд хятадын тэжээв рүү тоглож эхэлж байгаа бол ингээд цагаандаа гарч байгаа бол гүү шүү заа юу. Оюун эрдэнэ яг яаж хийгүүлсэн юу хийсэн? Худлаа л ярьсан шүү дээ. Та нарыг босч байгаагийн чинь сууч байгаагийн чинь гівтдэж байгаагийн чинь өндийт худлаа ярьсан шүү дээ. Өнөөдөр та нар хүүхдүүдэд бод 21 настай 22 настай хүүхдүүдэд бод. Та нарын хэдэн нэг тэр бумаар хүүдээ машин авч өгч байгаа. Та нарын 22 3 настай ямар хүүхэд чинь нэг тэр бумаар уралдааны загварын машин авч унаад байгаа. Та нарын 22 3 настай ямар хүүхэд чинь цагийн 3,000 долларын үнэтэй нэг цагийн 10 сая төгрөгийн үнэтэй нислэг тэргээр найз охинтойгоо Улаанбаатар хотын тэнгэрээр зугаалаад байгаа юм.
Та нарын хин ч тэгж боломжтой амьдраад байгаа юм. Та нарын хүүхдүүд хин нь найз охиндоо хоолнд ороорой гэд 20 сая төгрөг шилжүүлээд байгаа. Та нарын 22 3 настай хүүхдүүдийн хин баячуу зөвхөн онгоцоор очдог амралтыг 3 өдөр хааж агаад найз охинтойгоо тэнд секс хийж хөвдөд байгаа юм. Та нар тийм амар баян байгаа юм уу? Танай оюун эрдний чи хүүхэд тэгэл явдсан шүү дээ. Энэ уул уурхай эрхэлдэг компани захирал биш. Энэ баялаг бүтээгч биш, үндэсний үйлдвэрлэгч биш. Зүгээр нэг төрийн албаа агч. Нэг ерөнхий сайдын хүүхэд ингээд зугаалаад явж идэг. Тийм үү? Тэр ерөнхий сайдын чи ах нь зөвхөн аялахтаа зориулж зөвхөн одоо ингээд машинтаа аялахын тулд аялын машиныг 3 тэрбум төгрөгөөр худалдаж авч байгаа шүү дээ. Энэ ингээд ариу явдал юм уу? Хэдүүл энийг хараад ингээд идүүлээл оюун эрдэнэ шудрах хүн гээд байх юм уу? Одоо энэний яг гал хам нь яг хэрэг хам нь хам хэрэгтэн амар баясгалан Монгол улсын ерөнхий сайд болно гээд өнөөдөр баг хурлын гишүүдийг та нар харлаа. Хэн урагчийг та нар харлаа. Амар баясгалангийн талд гар өргөсөн бүх хүн авилга албан тушаал хэрэгтэй байгаа. Амар баясгалангийн талд гар өргөсөн хүн болгон улс төрийн шантаанчд орцсон байгаа. Амар баясгалангийн эсрэг гар өргүүл бид нар баларна, бидний амжиргаа баларна, бидний уудаг иддэг баларна, бидний нүүрсний хулгай илэрнэ гэж айж байгаа. Одоо Монголын ард түмэн энэ чинь хамгийн хөгийн лойрчин, хамгийн муухай урагч оюун эрдэнэ бид нар 6 жил засгаас амруулсан шүү дээ. Та нар итгэхэд. Зандан шатарт яагаад 6 сарын боломж өгөхгүй ингэж өхөн хатан яаран сандран хуралдаж ингэж зохион байгуулалтаагаар унгаах гэж дайрж байгаа юм. Энэ хин ингэж шархираад байгаа юм. Хин ингэж энд амир эмзэглэж өвдөж дайраад байгаа юм. Улсын энэ Монгол Ардын намын баг хурлын гишүүдийг та нар тогтоож ав. Царайгийн тогтоо. Зандан шатрын эсрэг санал өгсөн хүн болгон Монгол улсаас уралцсан. Тэр яагаад нөгөө хятадуудад Монголын газар нутгийг 100 жилээр түрээслэх гэдээсэн нөгөө нэг поророо нүдний шилтэй мөн гөлөг. Тэр чи яасан баатар болцсон ямар амар сандарч гүйж гарч ирж энэ хоёрыг мяалж байна. Зандан шатрыг ямар муухай мяалж амар баясгаланг ямар гайхамшигтай өмөрж гинөө. Гөлөг. Монголчуудын газрыг 100 жилээр хятадуудад түрээслэнэ гэдэг саналыг бариад явж исэн нүдний шилтэй поророо тэр хизээ тийм сайхан Монгол улсын тэр мөгөл гарал үүссэн тодорхойгүй хаанхын хэний хүүхдэн тодорхойгүй Бээжин залуу царайтай нөхөр тас ус хоёр бол ялгарсан шүү сая. Гөлөгнөд. За яг хөө энд намайг доромжилж илүүгээ дараа нь сайхан болоок гэлчин. Тэгэхээр Монголоо одоо хамгаалах цаг нь ирсэн байна. За үнэхээр одоо цаг ирсэн бол ирсэн юм байна. Сая Монгол Ардын намын баг хурлын шийдвэрийг хараад ой гутлаа. Тэгээ энэ Монгол Ардын намын дарга оюун эрдэнэ ихлэ өргөдлөө өгч шүү дээ. Тэгсэн чинь өргөдлөө өгдөггүй гинэ. Өргөдлөө өгдөггүй гинэ. Тэгээд Монгол Ардын намын дарга нь өргөдлөө өгөөгүй байхад баг хурлаа зарлалдаг гинэ яаран сандран. Тэгээд намынхан юун дээр улс төрийн хууль дээр нь намын дотоод журман дээр нь заасан гэж. 3-2 байна гэдэг чинь 60-аас дээш хувь саналаа өгчөж баталгаачих хэвээр. Тэгэхэд 51% таа. 50 хэдвүлээ 56 ч үлээ 60 хүрээгүй. Тэгэхээр санал бол амар ойролцоо байна. Тэгэхээр гишүүдийг худалдаж авч байна. Энэ шудраг ус хурал. Шудраг ус санал хураалт. Ийм л юм болоод байгаа. Ямар амар яарч ямар сандруу шийдэж байна. Одоо амар баясгалан Монгол улсын ерөнхийлөгчд ханддаг юм уу? Монгол улсын ерөнхийлөгч онцгой эрхээ эдэлдэг юм уу? Зандан шатрыг ерөнхий сайдаар нь үлдээгээд энэ хоёрыг хууль дотоод төрийн сайдаар тавь. Ингээд энэ хоёрыг нүүрсний хулгайчдад нь л үзэлцүүлье. Бид нар ингэж л одоо нэг шудраг үнэний зах зугаас үнэртэн, харна, мэдрэн, амсна. Өөр биднэрт ямар ч сонголт байхгүй болсон. Тэгтээ тэргүй бидний одоо сонголт нь энэ. Тэгээ юм л болохоор бидний сонгоогүй хар машинаар гэдэг нэг юм балай тэнэг юм хашаа юм яриха бол та нар заяа.
Хэрвээ наадвал чин хар машинаар луурчдаг бол зүгээр өвчж байгаа л гараад ирж шүү дээ. Яагаад сандраад байдгийг, яагаад өрсөлдөөд байдгийг, яагаад сонгуул болохоор та нарын өвөрт орж өвтгээд өгөөл хашаагийн чинь шүүрдэж гүүгээл гадаач очиж мод тарж гүүгээд идэв. Тэр хар машинаар луурдна гэдэг бол худлаа мэдүү. Би та нарт удаадараа ярьж байгаа. Компьютер худлаа хэлдэг юм аа. Хүн л худлаа хэлдэг. Компьютер худлаа хэлж мэддэг юм аа. Тэгээ сервер компьютер нь Америкт ажиллаж байгаа шүү дээ. Америкчууд ижиж ардын намыг дэмжихгүй ардсан намыг дэмжин шүү дээ. Хэрвээ хар машинаар луурддаг бол ардсан нам мөнхийн ялаастай байваа. Мэдүү. Тэгэхээр хар машин руу битээ та нар сонголтоо жих. Бидний сонголт сонгосон нь үнэн, олон болцсон нь үнэн. Яг зүгээр мажоритар систем, томсгосон тойрог, намын жагсаалт, ардын нам бол 100 хүн тутмын 300 100 хүнээс одоо 30 хүнийхэн саналыг авна, 20% нь ардсан нам авна, үлдсэн 50%-ийг задлах. Жижиг намуудаар ногоо нам ч гэдэг юм уу, хүн нам ч юм уу, юм хувилдсан намуудаа оруулаад 50%-ийг задлаад ингээд ардын нам олонхоороо гарч ирэх. Ийм одоо сонгуулийн технологи, ловрын системийг бол ашиглаж байгаа нь үнэн. Хар машин дээр бол худлаа шүү. Ингээд сонголтоо л хар машин, амьгүй хар машин руу л жигчидэг. Тийм үү? Тэгэхээр одоо ядаж нэг Монгол ерөнхий сайдтай байя. Тэхүү. Би оюун эрдийг удаадараа хэлсэн шүү. Эцэг талаасаа чи ноотоо. Танай хоёр эмэгтэй дүү чи Австрали улсад хятад нөхөртэй. Чи ээжийнхээ өвөөгөөр овголдог. Лувсан намсраа гэдэг чи өвөн шүү дээ. Тэгээ яагаад нуугаад байдгийг, эцгээ яагаад нуудгийг, яагаад удам өгшлээ нуугаад байдгийг, яагаад 10 жилийн сургуулаа, яагаад их сургуулаа нуугаад байдгийг. Тэгэл орон гараа худлаа яриад 30 настайдаа Улаанбаатар хотод анх удаа орж ирсэн л гин. Хамгийн газар галч байсан л гин. Тэгстэй гинт 6-7 настай байхад ээж намайг Бамбарууш кафед оруулж цагаан хоол одоо тэ брес сүтэ бодоо авч өгдөг байсан л гин. Тэгэл барин тавина. Худалч хүний нэрээ олон гэж байгаа шүү дээ. Худалч хүн өмнөх ярьсан юм мартаал яриад идэв гэсэн. Тэгээ тийм худалч нар ш. Одоо зүгээр хідүүлээ инх баяр лугаал явъя. За юу зандан шатрал угаал явъя. Энэ хужаагууд мөн шархирч байна. Энэ нэг элбэг сайхан гээгээд нэг хурлаац бистэ ороод ирсэн. Намаа хужаа болохгүй шаарад. Ер нь шүү дээ энд над руу дайраад байгаа хүмүүсийн хятадын ирлизүүдээ за би энэ инх сайхныг онцолж байна. Намайг муу хужаа гэж шааж. За энэ хаш очир энэ хаш гэдэг нэртэй хүмүүс дандаа хужаанууд байдаг. Хаш очроо элбэг сайхан та хоёрын ээж хэртэй цустай хөлсний үнэртэй мөнгөний төлөө явж байгаад нэг хятад өвгөнтэй нөхцөөд та хоёрыг гаргасанд би яг ямар буруутай юм. Ээжтэй хомдоч. Нэгдүгээр. Хоёрдугаар би та моосаа шүүжиг ийм жижигхэн хужаагийн ирлээ шийснэттэй бол би маргадаг юм шүү дээ. Би төрж хигдсэн байгаа та нарын хамаатан сад ах дүүсийг чинь л буулгах гэдэг юм. За юу элбэг сайхан гээ хар атсан чи зөө тэгээ тэгжил их намайг хараад ургууч өрөөд байгаа юм хүрээд ирээч миний нүргүү ихцлээд хардаа та нар миний өмнө нэрвэл өмдөн чи шээс чи савирна штэ та нарыг би угаасаа шээс чинь савируулна штэ та нарыг аль удлааны фэйсбүүкээр араастаалан тална гэж твит шаах хүрээд би 3 жил хүрээд гэж хэлж байгаа шүү. Захаасаа намайг зодох гэж ирээд надад баавуулчаад буцаад байгаа шүү дээ та нар. Мэдж байгаа үстэй. За ийм байна. Тэгэхээр Зантакага дэмжнэ. Би бол Баян-Онгор аймгийн харьяат Монгол хүн. Удам өгшил нь Монгол. За төрийн хар хүн удам дамжсан. Монголоо ямар ч үсэн би Монголоо дэмжин заа юу. Ирээн цустай хулгайчуудыг бол дэмжихгүй. Танай амар уйсгалан чи ирээн. За юу та нар удам судрын нэг 5% намтрын нэгч ДНК-гийн нэгч амар уйсгалангаас за юу. Амар уйсгалан чи нүүрсний хулгайч нь үнэн. Адмиралын нууц ноёнд нь ч үнэн. 10 тэрбум доллар эдсэн факт нь гарч ирчээд байна. Энэ хоёрыг би сайн үнгээгүй. Энэ хоёр гол нь факт яриад байна. Ойлгосноо? Тэр нэр андуурч мессеж явуулсан. Чингэлтэй дүүргийн улс төрч нэг залуу. Чингэлтэй дүүргийн ардын намын улс төрийн ажилтан. Амар уйсгалан руу явуулсан чат факт яриад байна. Тэнд өгсөн хүн амны хэрэг
Тэр өвөр Монгол залуу нас барсан ажлын байран дээр ийм факт. Тэгээд нэг харбийн тулсан нүүрсний гэрээ яах гэж байгаа та нар? $100 өгөх нүүрсийг $50 өгөөд өөрийнхөө юмыг зарж байгаа юм шиг, өөрийнхөө байрыг зарж байгаа юм шиг Монгол улсын баялагийг 50% өндөрлж хийсэн гэрээг яах вэ? $10 тэрбум хахуулыг яах юм та нар? Энэ хүн факт яриад байна, баримт яриад байна. Өөрөө хуульч, Монгол улсын хууль зүйн дотоод хэргийн сайд байсан хүн ингээд хүний сэтгүүлчийн нүд рүү харж агаад факт яриад байна. Би энд нь итгэж байна. За юу. Тэгэхээр танаа амраа бол амар байсан чи ямар ч факт ярихгүй байсан шнэ. Авгаа шиг хов яриа л. Нүүрсний сонсгол дээр яагаад гихчийн мэдүүлэг ирж өгөөгүй ямар байсан. Яагаад зүхтаагаад ирсэн. Эдгээр бүх юмаа балладаг, бүх юмаа нуудаг. Бүх юмаа цэгцлээд бүгдийг худалдаж аваад балласныхаа дараа гинт би яач уу гэж гарч ирдэг. Одоо оюун эрдэнэ энэ шүү дээ. Намын даргийнхаа өргөдлийг өгөхгүй. Итгэл үзүүлээч наддаа гэд итгэл үзүүлэхгүй шүү дээ тэрэнд. Худалж чинь мэдж чинь, хулгайч чинь мэдж чинь. Улсын их хурлын гишүүд тэр хүнд итгэл үзүүлээгүй шүү дээ. Тэгээ н 2-3 сар тамгаа авч зүхтаад өргөдлөө өчөж өгөхгүй зүхтааж хагаад бүх юмаа зэгцэлж нууж дарж хагаад одоогийн амраа АБ-г өмнөө гаргаж ирж байгаа байхгүй юу? Оюун эрдэнэ унаад амар уйсгалан унууд асар их луйвар авилга албан тушаалын хэрэг гарч ирнэ гэдэгт би итгэж байгаа шүү. Ичнээн ч хааныг алсан. Мөнгөтэй байна. Бүгдийг худалдаж авч гин, сайтуудыг бүгдийг худалдаж авч гин, мөнгөөр өгч гин. Унахгүй тулд, өөхөхгүй тулд эх орноосоо урвснаа баригдуулахгүй гэж бүгдийг хааж штэ эднэр. Хэрвээ амар уйсгалангийн тал руу эргүүл талбай дээр гарна. Ёстой та нарын би амыг асуун. За одоо хүрээд ир. Одоо хүрээд ир гэж та нарыг лайв хийж байгаа дуудана заяа.